Паталитыг тодорхойлоход ашигладаг зөөврийн 4500 FTIR багшны танилцуулга. Сайн байцгаана уу, миний нэрийг профессор Алан Рен гэдэг. Би Ижлэн Technologies компани зөөврийн FTIR багшны зах зээл ба бизнесийн стратегийн хөгжүүлэлтийн менежерээр ажилладаг. Өнөөдөр би паталлит шинжилгээнд зориулагдсан шинэ хүчирхэг шинжилгээний аргачлал болон багшны тухай танилцуулах гэж байна. Ижлэн технологийн эрдэмтэд салбар бүр дөрвнөөр хэрэглэгдэж буй нундаг төрлийн материалыг таньж тодорхойлох, баталгаажуулах хүчирхэг чадамжуудыг хөгжүүлсээр байгаа бөгөөд эдгээр нэг нь паталлитын хэмжилтийг хийх чадамж юм. Паталлитууд нь гунцэржүүлсэн бүтээгдэхүүн болон полифенол холрыг дагуулсан үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнд ашигладаг полимер мөдөл. Энэхүү өндөр чадамжтай шинжилгээний багцанд Ижлэн 4500 хүчирхэг спектрометрийн багч, дээжиг тавь шинжлэх интерфейс болон спектралийн аргачлал мэдээллийн сан зэрэг багтана. Паталлит буюу PVC гэж нэрлэгдэх хэмжээ нэглүүд нь биологийн гач нөлөөллийг үүсгэж болох бөгөөд үүнд дотоод шүүхийн бэлчирхаан химийн ажиллагааг алдагдуулдаг. Мөн генийн буюу удавчлын гажгийг ч үүсгэж болох юм. Энэ нэглийг өсвөр насны хүүхдүүдийн хэрэглэдэг бүтээгдэхүүнд агент болгож маш өргөн хүрээнд хэрэглэж байна. Аюулгүй байдлын асуудлын улмаас хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнд энэ төрлийн 6 химийн нэгдлийн хэрэглээг хяналтжуулж хэрэглээг хязгаарладаг. Ялангуяа хүүхдийн тоглоом болон өсвөр насны хүүхдүүдийн бүтээгдэхүүнүүдэд эдгээр хориглосон нэгдлүүдийн хэмжээ 0.1%-аас бага байх ёстой. Хүүхдүүдийн хэрэглэдэг эд зүйлсийг паталлит дагуулаагүй гэдгийг баталгаажуулах шаардлагатай. Паталлитууд хүүхдэд муугаар нөлөөлдөг бөгөөд олон салбарт эдгээр паталлитуудын хэрэглээг хасах, эдгээр бүтээгдэхүүнүүдийг борлох зорилготой байгаа бөгөөд үүнд хүнс, ундааны үйлдвэрлэл, мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон электроникийн салбарууд орж байна. Бид муу паталлитуудыг хүрээлэн буй орчноос арилгахыг зорж байна. Энэ нь төвөгтэй байж болох бөгөөд зарим бүтээгдэхүүн паталлит агуулаагүй байж болох ч тэдгээр нь паталлитуудыг агуулсан гадаргуутай хүрэлцэж улмаар бохирдол дамжигдан бохирдох нөхцөл байж болно. Мөргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүд барилгын материалуудын ихэнх нь янз бүрийн полимер нэгдлүүд зарим нь шаардлагатай, зарим нь шаардлагагүй байна. Паталлитыг хэмжихэд хийн хроматограф масс спектрийн арган шинжилгээний алтан стандарт юм. Энэхүү аргачлалын мэдрэх мэдрэмж нь маш бага агуулмжийг өндөр наривчлалтаагаар хэмжилт юм. Энэхүү аргачлалын сонгомжтой чадамж нь полимер нэгдлүүдэд агуулгадах паталлитыг таньж тодорхойлох боломжийг олгодог. GCMS буюу хийн хроматограф масс спектрометрийн аргачлал нь ASTM буюу шинжилгээ материалын Америкийн нэгдсэн батлагдсан аргачлал бөгөөд паталлит агуулаагүй бүтээгдэхүүн болохыг баталгаажуулдаг байна. Ихэнх шинжилгээний аргуудтай адилхан GCMS шинжилгээнд зарим бэрхшээлүүд тулгардаг. Паталлитыг хэмжихийн тулд полимерийн дээж бүлтгэлийн процесс нэлээд төвөгтэй, удаан хугацаа шаарддаг. Дээжийг 3 дахь тавлын лабораторид шинжилгээнд явуулахад зардал өндөр, цаг хугацаа шаардахад хүрдэг. Мөн өндөр түвшний туршлагатай мэрэгчлэнүүд шинжилгээ хийдэг ба хийн хроматограф масс спектрометрийн багч руу маш зөв бэлтгэсэн дээжийг оруулах ёстой. Хэрв тийхгүй бол зөвхөн шинжилгээний үр дүнд нөлөөлөхөөс гадна багаж ийм төрлийн гадны материалаар бохирдоход хүрнэ. Эдгээр асуудлууд болон тоног төхөөрөмжийн хэмжээ, зардлаас шалтгаалсан GCMS-ийн шинжилгээг лабораторийн нөхцөл зөвхөн мэрэгчлэнүүдээр хийлэгдэг. Энийг хүссэн үгүй гэвэл дээжийг зөөж багцаар шинжилэх лабораторид очих хэрэгтэй. Харин FTIR спектроскопын шинжилгээний аргын хувьд үүнээс эсрэг ялгаатай хэд хэдэн давуу талуудтай. Энэхүү аргад хурдчилсан дээжийг бэлтгэх шаардлагагүй учраас маш олон дээжийг хэмжих боломжтой. Полимерийн багц програм хангамжийг ашиглаж полимерийг таних, баталгаажуулахад 1 минутаас бага хугацаа зарцуулдаг. 4500 системийн зөөврийн объектыг талбайд байхад хэмжиж болно. Өөрөөр хэлбэл заавал лабораторийг орчинд гэж хязгаарлагдахгүй. Ижлэндийн паталлитын шинжилгээний аргачлал нь PVC материал дахь нэг паталлитын агуулмжийг 0.1%-аас бага түвшинд тодорхойлох боломжийг олгодог. FTIR ба GCMS-ийн шинжилгээний аргууд нь бие биенээ маш сайн өгдөг. FTIR нь GCMS-ийн түвшинд хүрэх хэмжээний мэдрэх чадамж болон сонгомжтой байж чадахгүй боловч дээж бэлтгэл шаардлагатай болсон зэрэг нь полимерийг таньж тодорхойлох, паталлитыг илэрхийлэхэд гайхалтай шинжилгээний арга юм. Маш хурдан дээжийг уншуулснаар илүү олон дээжийг шинжлэх боломжтой ба цаашид GCMS-ийн шинжилгээнд хамруулах зэрэг шийдвэрийг гаргахад тусалдаг. Мөн өндөр паталлитын агуулмжтай зүйлсийг зах зээлээс гаргахад тусалдаг. FTIR багчаар эерэг үр дүнтэй гарсан материалуудыг дараагийн GCMS-ийн шинжилгээ рүү явуулахад хэрэглэгч дээж бэлтгэл болон
полимерийн талаарх мэдээллийг өгдөг. Би инфра улаан туяаны ойлтын спектроскопийн тухай ярилцаж байгаа бөгөөд та бүхэнд энэ талаар дахин сануулж хэлхийг минь зөвшөөрнө. Молекулын бүтэц тус бүр өөрийн гэсэн онцлог чичирхийллийн татамжтай байдаг бөгөөд үүгээр нь тухайн онцлог функционал бүлгийг таньж болдог. Молекул доторх бүх функционал бүлгүүдийг нэгэн зэрэг хэмжихэд тухайн өрмөц молекулын үр дүн гарна. Энэхүү мэдээллийг химийн нэгдлийг таних, түүний хэмжээг тодорхойлоход ашиглаж болно. IR спектроскоп нь химийн нэгдлийг таньж тодорхойлох зорилгоор чанарын болон тоо мэдээлэл хоёрын хоёуланг нь гаргаж өгдөг бөгөөд энэ нь шингээлтийн эрчим болон чичирхийллийн хэлбэртэй хамааралтай байдаг. Ижлентийн 4500 зөөврийн FTIR-ын шинжилгээ хийхэд маш тохиромжтой багж юм. Энэхүү систем нь зөөврийн 4 цагийн турш ашиглах боломжтой, дотроо байрлах батарейтай. Багжийг удирдах үр дүнг дэлгэцээр гаргахын тулд PDA загварын компьютеруудыг ашигладаг. Полимерийн шинжилгээнд зориулсан 4500 FTIR-ын дээштэй харьцах тавцан буюу интерфейс нь ATR буюу бууруулагдсан нийт ойлт гэж нэрлэгдэх дотоод ойлт юм. Ийм байдлаар дээшийг шинжлэх үед инфра улаан туяа хангалттай ойлтын индекстэй материал дээр ойлтыг үүсгэдэг. Энэ тохиолдолд бид алмазыг хэрэглэж байна. Бага хэмжээний инфра улаан гэрлийг алмазын мэдрэгч бүхний цонхны гадаргуулуур чиглүүлснээр хэмжилт хийхээр гадаргуу дээр тавигдсан дээжтэй контакт үүсгэнэ. Инфра улаан туяаны хэмжилтийг ихэвчлэн 30 секундээс бага хугацаанд бүртгэдэг. Дээжийг байгаагаар нь хэмжилтэнд оруулна. Дээж бэлтгэл шаардлагагүй. Хэмийн бодисуудаас үүсэлтэй зураас үсгэд тэсвэртэй хамгаалах зорилгоор HR алмазыг ашиглаж байгаа бөгөөд ингэснээр мэдрэгч цонх дээжтэй харьцах үед гэмтэхгүй юм. 4500 FTIR нь өндөр мэдрэмжтэй ба зааварчилгааг дүрслэл болон зурган байдлаар харуулах програм хангамжийг ашигладаг. Ийм шинжилгээ хийх үед мэргэжлүүд багцны ашиглалтын зааварчилгааг өгөх шаардлагатай байдаг. Урьдчилан суулгасан аргачлалыг PDA-д хадгалсан учраас энгийн мэдрэгчтэй дэлгэцийн үйлсээр гүйцэтгэдэг. Шинжилгээний спектрийг бүртгэсний дараа багцны спектрийн санд бүртгэгдсэн спектрийн хаалтыг хийж полимерийг танина. Калибров хийсэн аргачлалаар полимер дагуулгадж буй патологийн хэмжээ тодорхойлохдоо энгийн командыг ашиглан эхлүүлдэг. Полимерийн эерэг үр дүн үзүүлсэн шинжилгээний аргачлал хэрхэн ажиллаж байгааг жишээ болгож үзвэл полимерийн багц бүхий 4500 системээр харагдах байдал нь айдалхан полимеруудын дээжийг шинжиллээ. Алмазын мэдрэгчдээр дээжүүдийг тавьж хэмжилтийг эхлүүлсэн. Хэмжилтийн дараа үл мэдэгдэх полимерийн спектрийг автоматар багшны дата сандах полимерийн спектртэй харьцуулж нийцэх үр дүнг харуулна. 4500 модельтэй лаптопыг ашиглаж байгаа үед дэлгэцээр үл мэдэгдэх нэгэн спектр, мэдээллийн сантай хамгийн сайн тохиолшгүй спектр, үл мэдэгдэх полимерийн тодорхойлолт, тохирлын чанарыг харуулсан үнэлгээ зэргийг харуулдаг. Нийт патологиудыг хэмжихийн тулд объектыг алмазын цонх дээр дарж байрлуулах хэрэгтэй. Дээштэй сайн шүргэлцүүлж контакт үүсгэхийн тулд алмазын цонхыг жаахан бүхэлдэнэ. Тоо агуулгын үр дүн нэг удаагийн уншилтаар дэлгэцээр гаргана. Би илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн слайд дээр тайлбарлах болно. Тоо агуулмжийг тодорхойлохдоо хязгаар нь хамгийн багадаа 0.1% байна. Илрүүлтийн хязгаар нь 0.1-ээс ч доош байна. Энд үзүүлж буй спектр нь PPC полимерийн стандарт дээжнийх байна. Стандарт дээж нь уян хатан болгодог хуванцаржуулагч нэгдлүүд болох DINCH болон паталиудуудыг агуулсан. Эндээс харахад нийт паталитидийн концентрацийн хэмжээ нэмэгдэх тусам паталитийн зураас нэмэгдэж байна. Хэмжээ нь мөн томорч байна. Ижлентийн паталитидыг хэмжих аргачлал нь үнэндээ PLC-гийн олон утгуудад суурилсан калиброкоос бүрддэг бөгөөд үүнд төрөл бүрийн паталиудын хослол, тэдгээрийн концентрацийн хэмжээ, мөн PPC дагуулгадах бусад хуванцаржуулагчдын янз бүрийн хослолууд концентрацийг харгалзан авч үздэг. Энэхүү аргачлалаар 5 хамгийн түгээмэл мэдэгдэж буй хуванцаржуулагчийн агуулмжийг хэмждэг.
Энэ слайд дээр бид урьдчилан тавгалсан болон бодит хэмжилтүүдийг харуулж байна. Тиймээс бодит хэмжилтийн үед бага концентрацийн хүрээнд харьцангуй шулуун байна. R квадрат утга нь 0,993 байгаа нь маш сайн корреляцтай байгааг илтгэж байна. 4500 FTIR програм нь тухайн химийн нэгдлийн агуулмжийн дээд хэмжээ болон хязгаарт хүрсэн тохиолдолд анхааруулгыг өгдөг. Харин энэ тохиолдолд тоглоом нь баталитийн агуулмж хэмжигдэх түвшинд байхгүй буюу баталитгүй гэдгийг харуулж байна. Програм тэмжилтийн үр дүнг тоо утгаар болон өнгөөр харуулсан кодоор анхааруулга болгож өгдөг. Энэ тохиолдолд хэмжилтийн үр дүн ногоон өнгөтэй буюу дээж бохирдолгүй цэвэр байна. Дүгнэж хэлэхэд ижлентийн баталитийн шинжилгээний полимер багц нь 4500 зөөрийн FTIR-тай 3 тусгалын алмазын дотоод тусгалын мэдрэгчээр тоноглогдсон урьдчилан калибровк хийсэн аргуудыг суулгасан. Полимерийн найрлагыг тодорхойлж баталгаажуулсан. Мөн дээжинд байх баталитийн хэмжилтийг хийж тодорхойлсон. Хэмжилт хийх аргачлал нь дээж бэлтгэхийг шаарддаггүй ба маш хурдан хугацаанд хийх боломжтой. Хэрэглэгчийн хэрэглэнээс шалтгаалan заавал лабораторийн орчныг шаарддаггүйгээр давуу талтай. Өргөн хүрээний мэдээлэл бүхий багшны спектрал мэдээллийн сан нь полимер багцын нэг хэсэг бөгөөд материалыг тодорхойлох боломжийг олгодог. Баталиутын болон PPC-гийн урьдчилан калибровк хийсэн аргачлалууд нь багцын нэг хэсэг юм. Энэ аргачлалаар 0.1% хэмжээнд хүртэл тоо хэмжилтийг хийх боломжийг олгодог. Илрүүлэх хязгаар нь ч мөн материалын онцлогоос хамааран илүү бага байж болно. Полимер объектууд болон баталиутыг хурдан шалгаж уншуулах чадвар нь талбай нөхцөл шинжилгээний ажилтан болон байцаагчдыг маш богино хугацаанд цаашид GC-MS-ийн шинжилгээнд явуулах шаардлагатай эсэх шийдвэрийг цагаа халталгүй гаргах боломжийг олгодог. Мөн дээшний найрлагыг мэдэх нь дараагийн хийгдэх хроматографийн буюу GC-MS-ийн шинжилгээнд шаардлагатай бөгөөд үүний үр дүнд хроматографийн багшны дээшний тариур болон багныг үл мэдэгдэх дээшнээс бохирдох магадлалыг бууруулдаг. Полимерууд болон баталиутын шинжилгээг FTIR болон хроматограф масс спектрийн багшаар хийх шинжилгээний аргачлалуудын мэдээллийг ижлентийн сайтаас харна уу. Одоо та бүхэнд FTIR полимер багцын баталиутын шинжилгээг хэрхэн хийж байгаа талаарх танилцуулга бичлэгийг хүргэе. 4500 полимерийн шинжилгээний багш нь 0.1% төвшөнд хүртэл нийт баталиут болон PPC-гийн хэмжээг илрүүлэх зорилгоор зохион бүтээгдсэн. Багжиг бэлэн байдалд орсны дараа старт товчийг дарж хэрэглэгчийн ID шинжлэх дээжийн мэдээллийг оруулж Next буюу дараагийн гэсэн товчийг дарна. Дараа нь өмнөх шинжилгээнээс үлдсэн баталиутууд байж болцсогүй тул гадаргуу гарчин дараагийн дээжийг шинжилэхэд бэлтгэнэ. Том хэмжээний дээжийг гэмтээхгүйгээр шинжилхийн тулд дарж байрлуулна. Суур буюу бэкграунд мэдээлэл цуглуулах явцад олон төрлийн дотоод шалгалт тохируулгууд явагддаг бөгөөд түүний дараа дээж шинжилгээнд бэлэн болно. Дэлгэцээр шинжилгээ явагдаж байгааг харуулах бөгөөд энэ улаан график нь зөвхөн PPC материалынх хэмжилтийн тоног төхөөрөмж гарсан үр дүнг багшны дата сангийн өгөгдөлтэй харьцуулсан үр дүнг нэгтгэж самбарт суйрлуулсан тооцооллыг ашиглан гадаргуу дээр баталиутыг тодорхойлно. Дээшний шинжилгээ хийх явц маш хурдан ба үр дүнг шууд дэлгэцээр гаргана. Нийт баталиутын агуулмжийн хэмжээ 18.4% байгааг зааж байна. Баталиутын агуулмжийн талаарх мэдээллийг авсны дараа дараагийн шинжилгээнд явуулах шаардлагатай болж байна.